Таньдаг хүмүүс юу гэж хэлэх вэ? Юу гэж хэлэх вэ тань? Очмоч байд үстэй. Йохан гэдэг. Та аль нутгийнхан бэ? Хинтэй хаа. Тухайн нэг нэгтэй аль нутгийнхаа гэсэн. Тухайн нэг нь аль нутгийнхаа гэсэн. Энд ахна нөгөө сонгол зах дээр махны чэнж хийдэг байсан. Тэгэл дандаа ахна нөгөө урд цавь дандаа цагаараа зүгэл хилэг өмсөл ингээд. Одоо таныг ингээд таксинд явж байгаа хүмүүс юу яаж хэлж байгаа юм? Аюу гоё юм гэж бодсон. Ямар гоё юм. Аснаа байхгүй ямар гоё харагдаж байна та. 61 дэг. Энэ шиг ингэж цоглог явж байгаа хүндээ даалгадаа гэж. Оо та 61 тэй юм тий? Тийм 61 тэй. Хоолоо молоо хар сарнагийн амрааг ихэр хоо. Харин тэгээд идэж шүү хүмүүс. За хар сарнагийн амраа та холбоотой гэдэг юм уу шүү дээ. Өөрөө байгаад юм байна. Хамаатан гэхгүй нэ тий. Ер нь нэг нуруу дуруу бас ойролцоо байна тий. Би гайгаад идэж. Өөр дагаад нэгээ. Бодлол ер нь их ханга. Стил имиж ер нь яаж ахын ер нь тэгэл залуугийн л одоо ахын энэ хараад хийдэг байлаа. Ахын энэ эзгийн дээрээс гадар чи аялаад ахын хотоор чинь модишн дараад зүлгийн чинь орой яхад ахын гурван сүмсчээд цаан донд зангаа зүлчээд тэгэл тараадаг байлаа шүү дээ. Тэгэл хийдэг байлаа шүү дээ. Ажлыг хүртэл ахын юм ер нь цэвэрхэн байх их гоё гэдэг. Тэгээ. Гэтэ нэг тийм юм байдаг шүү дээ. Таны үйлдэлээс одоо ч байдаг юм. Зарим нэг залуучууд одоо даалгавар байдгүй 20 өгж байгаа 20 гарч байгаа залуучууд ч гэдэг тийм. Их харчаагүй. Одоо өмснээсээ эсвэл удамжинд за арайчтэй гэмээр тийм. Одоогийн залуусууд жоохон юу байна л да. Жоохон өөртөө ажиг хараа байна л да тий. Залхуу тий. Юусэн юм бэ? Уг нь ингээл хүн чи хараа айгүй гоё өөрийгөө ингээд энэ нийгэмдээ би ямар юм yok өстой гэж байж байгаа тий бодоод тий. Ингээд сайхан явж чадах. Болж байгаа. Ахын гэр жилийн хайлаас гэр орол юм халуун биш. Энэ л. Ингээд ахын энэ одоо таксин явж байгаа энэ ажилдаа бол ахын айгүй хоёр бодж явдаг. Ийм учраас ард түмэндээ би үйлчлэл байгаа бол үйлчлэл тодлуулах ёстой гэж ахын машин дэргээ угаа зүрлээд өдөр болгон зүрлээд уртандаа ажилласан анхаарал тийм шүү. Үнийг үйлчлэх ёстой. Үйлчлэлийн соёл гэдэг нь дээд болсон байх ёстой. Тийм шүү дээ. Юу ч ахын юм зэвлээсээ идэг учраас ахын хүмүүс айгүй хоёр үлээж авдаг. Тийм. Аав нь сайхан. Гэрэлтэй. Гэрэлтэй. Хоёр охин нэг хүнтэй. Манд. Одоо хүү охтууд мэдтэй. Хүү охтууд мэдтэй. Хүү тусдаа гарцаа. Манд. Тэгэл одоо хоёр аж нэг зээтэй байж сайхан амьдарч байна. Хүү тусдаа гарцсан. Таныг бас ингээл нэг стил имижэнд анхаарал агаар хүү юу гэж. Хүүхдүүд ихтэй нэг дуурайд манай хоёр энэ тийм байд юм шүү. Ихтэй хүүхэд ер нь ихийгээ ер нь 80% авдаг гэж ер нь үнэ юм шиг байна. Охин хүүхдүүд аавынхаа оронцон 80% авдаг. Ийм учраас генийтэй ийм учраас ер нь гений шиг байна. Тэгэх бах тий. Манай хоёр охин нэг хангаа таксинд явах ер нь амьдрал хэр хөвлөцөөтэй юм. Гүү яах вэ? Одоо ахных нь насны одоо хүмүүс одоо тэгээ ах нь одоо энэ жил хэлтэл одоо ах нь 90 оноос л одоо ах нь зах зээл ихлээл одоо эзэн дээрээс ажиллаж байгаа ах нь нэг эдэр баатар давчаад урагшаа нэг 8-нд яваад ирэх гэсэн жил